Сайн байцгаана уу? Баямгийн блог таавд байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнд хөдий булчин өв дэвш хөгжүүлэх хамгийн үр дүнтэй топ 5 зүйлийг зааж өгье. Нэгдүгээр мэдээж хөдий үндэс сууд байгаа. Энэ сасар хийгээс өмнө маш сайн хатаа бостой. Хөл бие баг хэвүү идэлж байгаа маш том булчин. Тэгэхээр энэ дээр анхаарал болгоомжтой сайн бостой. Сайн амралтай байгаа үедээ бас хийх хэрэгтэй. Эндээс хөдийн байрлал хэтгий юм хол ш. Энэ байрлалаас авлаа нэг ажуудаа тарах юм бол нуруу ийм бүгд биш. Сүүлийн хойш итгэл гэдэг биш. Эндээс нэг хой ор за бид нар гол төмрөө ихтэй татдаг тий. Хадаалтаа маш сайн хийх хэрэгтэй. Эндээс авлаа хөдөө байрлалаа одлоо. Эндээс нэг хой хор дөрөв тав зурга додо нэс юс арав нэг хой хор дөрөв тав хадалтай маш сайн одон бөөрөө 15-20 удаа ороод 2.1 нэмээд 40 дахиад 2.1 нэмээд 40 тэгээ лайк ч юм уу те яг өөрөө биеийн жингээрээ болж өгөх суухыг хичээх хэрэгтэй. Эхэндээ мэдээж хүм олдож чадахгүй. Тэгэхээр баг багаар ачаалаа нэмэгдүүлээд жигээ өсгөх хэрэгтэй. Энд баг түвчээ заах. Түвчээ хийх шаардлагагүй дээ. Мөн таах анзаарч байгаа энэ гүйтийн фүцтэй хөл хийхээр өвдөж байгаа юу гэдэг. Мөн бид нэр өвдгөө ингээд хойлцуулаад одоо чинь ингээд энэ ингээд өндөр болохоор ултаа болохоор зөөл ултаа болохоор хүнд яхаар ингээд хойлцуулаад байдаг. Үүнээс олжоод болоод өвдөг гэмтэх эрсдэлтэй байдаг. Тийм учраас түрээ ийм гуталтай ирэх юм бол баг гутаа талаад хийсэн дээ. Хөл яг хамгийн тохиромжтой гутал бол нөгөө нэг суултын таталтын утас юу гэсэн баг зэрэг өсгөөтэй ботин гарах уу тэр айгуугаа тохирдог. Эндээс маш сайн анхаарал тэгших авах хэрэгтэй. Яг эндээс энэ бол битгий аваарай. Гоо яг тэнцвэрээ болоод гол хэсэгт нь очлоо. Авлаа. Эндээс гой бие бэлдээд орчноогоо мэдрээд яг гоо бэлэн боллоо. Эндээс нэг хой гор дөрөв тав зурга додо нэ юс арав ароник арой аронгор арондөрөв аронта таслаа дуслаа миний биеийн чин 82 байгаа. Тэгээ өнөөдөр бол би 80 кг суухад бол хангалттай. Хөдний булчиг хамгийн давуу тал нь эрэгтэйчүүдийн тестостерон даврыг маш сайн дэмжиж ялгаруулж өгдөг. Эмэгтэйчүүдийн хувьд бол одоо хөдний үндсэн суут хийж говьны булчин тухайн энэ булчинд ачаад өгч өгцөх хөгждөг. Тэгэхээр манай эмэгтэйчүүд заримдаа тэгээд байдаг шүү дээ. Хөдөө хөгжүүлмээргүй байна, гуяа томруулгүй мааргүй байна. Зөвхөн өгцөө хөгжүүлж яриад байдаг. Тийм бол боломжгүй шүү. Говьны булчин хөгжиж давхар өгцөх хөгжинэ.
Бас 80 маяр орчим чи юмыг ажитгэв. Нурууга одоо алдаад байдаг ч юм уу те. Нурууны суулттай, нурууны өвчтөй бол бүс зүгээр. Наян грамны хүнд биш болохоор төгжээч. А хэрвээ бүр хүнд чинь доо орох юм бол энийг суурах юм боломж олгоод төгжээ хийхгүйсэн дээ. Oba. Oba. Нэг. Хоёр. Гурав. Дөрөв. Тав. Зурга. Дото. Nej. Yes. Ara. Aronik. Ara. Arongoro. Hu. Arondur. Aronta. Энжингээр би одоо дөрөвд орчин. Хүмүүс наваг ингээд уртаас харахаараа хөл нарийнхаа хөл хийдгүй байх гэж боддог. Яг үндэ хүний булчингийн антон бүтсгэж байгаа. Миний би дээгүүрээ хажуудлаасаа нэмэх гэн өргөн спорттой. А хөлийн үед эсрэгээр урдаасаа нарийнхан хоёр талаасаа өргөө. Яг ингээд үсгээр тойргийн үед үсэх юм бол маш өргөн. Гэхдээ урдаас магадгүй зураг мөргөн дээр хахаар нарийнхан гардаг. Энэ бол одоо миний үндсэн бүтцтэй холбоотой. Тархад ихтэй болж болоошоо гүйц суугаар. Гэхдээ зарим хүмүүс бүр ингэж мэгээд ингэхэд ямар шаардлага байхгүй шүү манайхаа. За хамгийн доод энэ авишиг хангалттай шүү дээ. Энэс булчаа ажиллаж байгаа юм чи. Хөлийн булчинг өвдөг шүүжүүлэх хоёр дасгал бол мэдээж хайксан сул. Хайксан сул гэхдээ бүгдээр ганц хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр хөлөө хитрхи хол тавьж болохгүй. Ер нь ойр зэмхэж эндээс нэг ингэж байна. А эндээс сэж явахдаа хүмүүс энэ хөлийг босгоо ингэж яадаг. Энэ биш. Энэ хөл газар бүрэн гүйцэд байх хэрэгтэй. Хідээс хөндөхгүй. Нэг мөн эндээс сэж жоохон урагшаа унгааж өгөх юм бол өвц рүү их ордог. А хэрвээ жоохон шулуун байртай эндээс их юм бол гой руугаа ордог. Энийг та бүхэн анхаарах хэрэгтэй. Урдаасаа хөлний байрлал хит нэг шугам биш. Бага зэргийн гадагшаа. Тэгвэл илүү чөлөөтэй суухад гоё. Эндээс нэг тэгэхгүйгээр ингээд иж болохгүй, ингээд иж болохгүй. Хийж харуулъя. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, нэг, хоёр, гурав, дөрөв, тав. Нөгөө талдаа муу ижилхэн. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зурга, додоо, 8, 9, 10. Урдаасаа харуулъя те. Урдаас эндээс 1, 2, 3, 4, 5. Нөгөө талдаа муу адилхан.
Эндээс 1 2 3 4 5 Хөдний хувьд үндсэн суулт болон хайчин суултаа хийчих юм бол та өнөөдрийн дасгалын бараг 70% хийсэн гэж ойлгож болно. Энэ бол маш хэцүү дасгал. Тэгэхээр хүний бие одоо ирч хүчтэй байх таа гэсэн үг. Хүмүүс ярьдэн шүү дээ, тэ. Өглөө эрт ажлын хүнтэй гэдэг шиг дасгалын хамгийн түрүүнд хүн дасгал буюу ядрааг үедээ үндсэн суултаа хийх ёстой. Газар ядрал авсны дараа хайчин суултаа хийх ёстой. Үүний дараа жижиг булчингууд буюу гойны уртал, артал, доцотол, гаднал, өгзөг шилбэх мэтчлэн хийх нь илүүтэй. Тэрнээс орж ирээ шууд хөнгөн булчингуудаа хийгээд биедээ амар их ядралтыг өгчөөд дараа нь хүн дасгалаа хийхэд сэтгэл зүй мэдээж дийж байгаа ч гэсэн бие махбод булчин өрөөд ирэхгүйгээр бэртэж гэмдэх эрсдэлтэй байдаг. Энд дээр та бүхэн маш сайн анхаараарай. Мөн хайчин суултыг хийхдээ хүмүүс нараа байж байгаа ингэж хийдэг те. Бидний хувьд бол асаж болдог эндээс. 1 2 ингэ асдаг. 3 ингэ асдаг. Ингэж болно. Яг одоо өвдгөө магадгүй сайн төвж чаддгүй өвдөний жоохон асуудалтай хүмүүс бол яг саяны миний байсан шиг яг бүхмээ гой төгжээд байранда 1 2 яг ингэж гоё ихстой. Хөлөөгөө байрлууллаа яахгүй. Маш гоё тайв. 1 2 би блогийн бичлэг хийж байгаа болохоор тав гэдэг бас хэтхий залхаахгүй тулд маш хурдан хийгээд байгааг та бүхэн ойлгоорой. Энийг мөн би 15 нэг талдаа 15 ч юм уу 20 тоогоор 4 удаа ороод дараагийн цалт орцгоод. Хөдний булчин өвдөх шүвжүүлэх, шангалах, дасгал 3. Бидний нэрлэлээр сум асуулт. Эндээс хөлөө айдал чарь чайрын шиг буюу гадагшаа ийм шумуу шундах хэвээр боломжтой амьд алцааж хэрэгтэй. Эндээс кандидатаа бүлэм биш. Өвдөх гадагшаа. Ойны дотор ойны урт өгзөг бүксэх рүү орно. Заарал цай. 1 2 4 5 Хөдний байр харсантай ийм биш. Эндээс гадагшаа гоо. Эндээс гараадахгүй гараа шулуун байрлаасай тий. Хой. За эндээс нь давхар энэ өнцгөөс би дахиад 5-ыг өгөхөд тавхад. Ийшээ хөлөөгөө байрлуулна. Нуруугаа төвчгөн. Опа, авлаа. 1 2
3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 хөлийг болж өөрөө том болчин болохоор амралтын хугацаа нэг хамгийн багадаа 72 цагийн дараа амарна. Юу гэсэн үгээр өнөөдөр бэлтгэл хийлээ гэж бодоход үүнээс хойш хамгийн ойрхондоо 3 хоногийн дараа хийх ёстой. Тэрнээс өнөөдөр ичээд маргааш дахиад хийх юм бол булчин хангалттай амралт аваагүй нөхөн сэргээж хамжаагүй тул үр дүн багтаа мөн бэрдэж гэмтэх булчингийн маас алдах эрсдэлтэй. Тийм учраас хамгийн том булчин болохоор амралтын хугацаа бол хамгийн багадаа 3 хоног амрах хэрэгтэй. Мөн хөлний дасгалаас доор цагийн өмнө хооллох хэрэгтэй. Яг хөлний дасгалтай тулгаад 30 минут юм хооллох эсвэл бүр огт хоолгүй ирэх юм бол мэдээж бэрч гэмтэн дасгалаа дэлэхгүй ачаал авч чадахгүй. Хоолоо итгэрээ ойрхож ч юм бол пэлбгэнэх дотор муухай ойргох бөөлж асуудал гардаг. Мөн анх хөлд удаа хөл хийж байгаа хүмүүс хөлдөө маш ачаал авчих юм бол шатаар буухта машина барихта болгоомжтой байх ёстой. Өсөлтөө гот өмсөлтөө ч гэсэн. Хөл хийсэн үед болорсон үед өксөр алхахад харьцангуй гайгүй. Уруу газар руу байх юм бол яг өөрийнхөө хөлийг мэдрэхгүй бэртэх, гэмтэх асуудал бишгүйх гардаг. Энэ дээр тавгансаа анхаарч цагаарай. Амжилтсаа. За болцсон дөө тэг хөрхнөө. Хөл гойны булчинг өвдөг шөвжүүлэх топ 5 дасгалын 4-т гойны уртал. Нэг эндээс хөлөө ихэхгүй. Хөлөө манахаас хойш ээтэл гэж байна. Мөн энийгээ гүйцэд одоо ингэж дэлгэхгүй. Бага зэрэг ирэх болно. За эндээс 1 2 3 4 5 6 7 9 10 1 айлуулах ингээд удаан мэдрээ тэгвэл хэлээсэ 2 3 4 5 жижигхэн булчин болохоор айлуулах олон тоогоор хэрэгтэй 20 25 30-аас ч болно 18 19 20 та барьчих 1 1 4 За жоохон барьчих. 1 2 3 4 5 6 7 8 9 Аш. Фу. Энэхүү дасгалаа 4 удаа хийж дуусчаад хамгийн сүүлийн дасгал руу бүгдээрээ хамтдаа орцгоо. Хөл гойны булчин өв тэг шүгжүүлэх топ 5 дасгалын
хамгийн сүүлийнх бол мэдээж гойны артлын булчин байгаа. Үүнээс гадна та бүхэн хэрэг хүсэх юм бол шилэг бусад жижиг төхөөрөмжлөөр ажиллаж болно. Үүнийгээ бүгдээр бас 15 тоогоор 4 удаа хийж болно. Энэ төхөөрөмж байхгүй бол нурууны үндсэн таталтын таталтай адилханаар хийж болдог. Мөн ийм төхөөрөмжлөөр хийж болно. Хөө. Оба. Нэг. Хой. Гор. Дөрөв. Та. 6. 7. 8. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. Өөрийг тусчаад энэ дээрээс хийж болно. Хөгжүүлэх, чангалах топ 5 дасгалын тухай блог маань энэ хүрээд өндөрлж байна. Блогтой хамтаасан та бүхэнд маш их баярлалаа. Манайхан тэгээд энэхүү блогийн доор сэтгэл санал хүсэлтээ бичээрэй.